Гэхдээ би одоо 6 жил хоригдох 3 жил нутаг заагдах үндсэндээ 9 жилийн ял. Тэгээд бүх хөрөнгийг хураах давуу заадах хэрэггүйгээр 20 үйлдвэр явуулсан, дамын намаа хийсэн гэдэг ийм зүйл ангаар шийтгэсэн. Ингээд үндсэндээ би одоо 8 жил гарын шарангийн ажил хийсэн юм байна. Би үлэрсэ дээр тортай шанаас 5 жил хагасад би гараагүй. Намаа ганцхан тэр шанаас гаргахгүй байх л одоо ийм зорилго тавьж байсан. Энэ бол одоо ямар ч улс төрийн одоо хүнд гэмтний ордыг тэр зарчмаар бол намайг хорьсон. Шоронгоос намайг ирнэ өхүүлж гаргахад бол баярлах хүн олон байна. Дээр дамаа гэдгийг би ойлгосон. Нэг удаа би шаралсан, хүн дээр шаралсан. Тэгээд эмчилгээнд явуулах болсон. Хот руу заавал ганц удаагийн эмнэлэгт одоо явуулах хүн төвчтний тийм байсан. Эмчнээс шийдвэр гарсан. Гэвч намайг явуулав. Гэхдээ яг хөө би бас төмөн олны хүчээр чухал эмнүүдийг олж уусан. Тэрнээс хойш би шарлаачгүй харин оронцгүй эдгэж чадсан. Ингээд шоронд бол би гараараа бас юухан гоохын хийж сурсан. Даман латун гэдэг юм шар одоо матиад байдیں۔ Тэргээр одоо эмгүүжи хийж байлаа. Тэргээр бас Монголдог байсан. Шоронд бол одоо бас л нэг л амьдрал янз янзын амьдрал тэнд бол бүрэн амьдралын бүх үзүүр хэлбэрүүд бол байна. Шоронгийн нөхдүүд бол алдсан, онсон, буруутсан янз бүрийн улс байвч эцсийн эцэд хүн ёсоор одоо хандах тэдэнтэй бол эвсэг найрсаг тийм байдалтай амьдрч байсан би. Өөрийнхөө сурсан мэдсэн номноос уншсан юмнуудаа бол нөхдүүдтэй бол ярьж шоронгийн нөхдүүд ярьж өгдөг, хэлдэг байсан. Тэд нар миний үгийг сонсохдоо дуртай, миний гараар хийсэн хоолой гэдэх бас дуртай нөхдүүд бол нэлээд байлаа. Ингээд шоронд аль болохоор нэгэнт нийгмээс тасрагдсан учраас үний зүг утрах нарт ертөнцийг одоо чөлөөт амьдралыг бодох, гэр орноо бодох, уйтгарлах ийм явдлаас аль болохоор би энэ чөлөөлөх өөрөө завгүй ажилтай байж энэ хугацааг эрүүл болж гаргахад ийм зорилго одоо тавьсан. Тэгж би энэ зорилгонд бол хүрсэн. Энэ хугацаанд бол би нэлээх ном уншсан. Илэнгуяа зөвлөлтийн эрүүл мэнд одоо сэтгүүлийг бол би 5 жил дараалан уншиж хайчилдар хийсэн. Эрүүл мэндийн талаар бол нэлээ ном уншсан. Монголын түүхийн талаар ч бас нэлээ юм харсан энэ хугацаанд. Ингэж л би шоронгийн хугацааг давсан. Тэгээд шоронгийн шорон бол миний амьдралд одоо их сургамж өгсөн. Өөрийнхөө төлөө анхаарал тавих, өөрийгөө боловсруулах, өөрийгөө чаргажуулах, эрүүл байхын тэр үндсийг бол би шоронд одоо нэлээд системтэй хийсэн. Тэр өгдөл бол миний цаашдын одоо амьдралд бол нөлөөсөн гэж санд юм аа. Сурсан зүйл ч их вэ, шоронд сайн улс ч их байдаг, муу улс ч их байдаг. Тэгээд 11 сард өгнөө ирэхээр бэрлэг рүү явд юм аа. Очсон чинь нөгөө төлөөлөгч нь байдгүй. Төлөөлөгч байхгүй болохтой зэрэг уулзах зөвшөөрлөө өгдөг юм байна. Тэгээд яг усад өгдөг юм байна л да, надад л өгөхгүй байхгүй юу. Нилээ оройхон шиг төлөөлөгч ирлээ гэн тэгээд нэг өргөдөл хийж аваад орсон. Тэгээд нэг 30 минут уулзуулах хугацаа өгд юм байна. Тэгээд өөрөөсөө сэтгэл догтлоод ирсэн бүр яайдаа гэж одоо хүлээж чаддгүй житл тэгээд нэг хоёуг моёг дагчихсан л орж ирсэн. Яахан юм хүм ярьж хурж итл тэгээд уулзалтын хугацаа дуусчихгүй юу. Тэгээд орой болсон. Цас ороод цасны шуурхад аюу ах гал нэг л тэнгэр эвгүй тийм болсон биз. Тэгээд одоо хоёр насх хүүхдээ яаж утсан даа гэл унаа олддог. Тэгсэн чинь нэг сурган хүмүүжүүлэгчгээд одоо би бас ганцхан удаа тэр хүүхэнтэй тийг таарлцсан байгаа. Нэг айтаахан хүүхэн, залуухан хүүхэн байсан юм аа. Тэгээд одоо тэдний очлоо өөр таних хүн байхгүй чинь. Тэгсэн чинь өөр ганцын тэр хүүхэн чинь гэртээ оруулаад цай май чанж өгөөд хоол моол хийж өгөөл хүүхдүүдийг хооллоод тэгээд намайг өнөөдөр чинь та одоо норон дээр хитээ жоохон амар уйсаар идэл талбай тархицсан хэцүүдлээ гэж зайлууд бүр ядарчлаа таа гэж чигтэйхэн сайхан өгөөмөр сэтгэл гаргаад нэг очиж намайг амраагаад
машин дээр нь хөргөж өгöd яасан чинь тэр төлөөлөгч тэр зүү хараагийн төлөөлөгч бас нэг сайхан хүн таарлцсан. Вантин Сүрэн гэдэг хүн байсан. Тэгээд тэр хоёр хүнийг би одоо нэг уулзаж нэг талархснаа илэрхийлэх юмсан гэж ерөөсөө маш их бодож явдгийн. Тэр одоо шоронгийн улсууд чинь нэрндэг л аймаар л улсууд харагддаг шүү дээ. Ер нь л хийг ёг гэсэн тэгэл нэг л давтав хийсэн. Тэгэл тэр очиод байж хаа чинь нөгөө шоронгийнхнаас хин нэг нь ороод ирвэл нэг өвгүн чинь зүгээр яриа суужсна гэнтхэн гоцгосгал босоод тэгэл байгаа байхгүй. Бүр нэг хүний иргэшээлд орцсон юм. Ингээ шоронгийн дараа намайг өөр ангаан хар орны сангийн аж ахуйд нутаг заалтаар шүүхийн тогтоолоо гэж гарсан. Гэтэл Гөвсгөл аймгийн Дархад нутагт явуулахаар дотоод яамнаас тгий шийдвэр өгсөн. Ингээд зэрэг чинь тэр үеийн хууль бол намын байгууллага дотоод яамны гарт байсан гэсэн үг л дээ. Ямар ч шүүхийн тогтоолыг өөрснийхөө ашиг сонирхол зориулан өөрчлөх болцоотой байсныг энэ харуулж байгаа. Гамбусрын надаас айсан намайг битээ явуулаарай гэж захиалга өгсөн болтой юм билээ. Манай гэр бүл эхнэр хүүхдүүд 15 жил үндэсний паспортгүй явсан. Хүү зэрэгээс ирээд 3-4 жил байсан. Ээжийн хэдэн дүүнэрэн тижээж байсан. Тэгсэн хөдөөдөө явах, ажлын томилт авах паспорт байхгүй. Өвдөө дэмлэг твтүүлэхэд паспортгүй учраас үзүүлж болдгоо. Дамжин Сүрэн хорондоо гэж засангийн удирдах газрын дарга зар орж яг би явъя. Ганцхан тэдний хүүхдийг дижээд ганцхан энүүд паспорт олгуулж өгөө. Гэсэн тэгсэн дор нутастад 7 хоногийн дотор тэр паспортыг манай хөөж өгүүлсэн. Тэгээд тэрний золиос нь би Гөвсгөл аймгийн Баян Зүрх суманд очсон. Гөвсгөлийн Дархад нутаг Баян Зүрх суманд их 3 жил болохдоо би бол нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын дарга гэж юм хийж байсан. Энэ хугацаанд бол нэгдлийн одоо төвдөр 12 хүний зэрэг ордог дүүшин орчин үеийн нэлээд тохиромжтой тийм халуус байгуулсан. Энэ бол миний одоо зүтгэл санаачлагаар Дархад нөхдүүдтэй хамтраж одоо хийсэн зүйл. Тэр үед досон зэнгэлд хийгдэж байсан тийм дөрвөн хүний одоо хөлөө олон нийтийн газар тавьдаг сайхан сандлууд гарсан. Нэг сандлыг аймаг дараас олж ирээд цөмийн задлаад дугур дамдин жүгээд одоо их мундаг мужаанууд байлаа. Тэд нартай хамтраад ерөөсө гадаад фанаар армууд яс зангидаад тэр үед сангийн аж ахуйнууд аймгийн төв дээр бол хөлөөгийн барилганууд сургуулийн дотор байр хичээлийн байрууд баригдаж байлаа. Тэрүүн зориулсан гом мебелүүдийг сандлуудыг хийсэн. Нэгээрээ бол нэгдэлд бол нэлээд орлого оруулж мужаан цайхыг бол ашиг орлоготой ажиллуулах тийм болцоог бол олгож өгч билээ. Дархад нөхдүүд бол ажилсаг, сэргэлэн, дуутай, хууртай, тийм сайхан ард түмэн өнөөгийн одоо бид арилцсан биенэн дурсдаг ийм төвхтэй юм. Өндөрлөгийнэ өргөрхээрэ мортэдэгэнэ охлохтэрэн асүдэгэнэ өвгөтөгчүүлэн ялцадаванна Улсаа дуусч 3 дахь жилээс хавуулж Гөвсгөл аймгийн паспорт авахулах гэж дотоод яам намын байгууллагаас намайг бол удаадараа шаардсан. Би бол дэс зөрсөн. Яагаад ч тийм паспорт авахгүй би шоронгийн ялын хугацааг л дуусгаж яваахан би энэ цуух гэж ирээгүй. Би төрсөн нутагтай эхнэр хөөхтэй амьдралын сүүлчийн байдал хаана болохыг шийдчихвэж хаанахын паспорт авах би өөрөө мэднэ. Одоо би хүний та нарын захиргаанд орж чадахгүй гэж би шууд одоо үзэлцдэг байсан. Тэгээд яваагүй. Ингээ паспортгүй хотод хугацаа дуусаад ирсэн. Ирээд хотод суугснаар ингээ хөөцөлдсөн. Тэгээд одоо би намар ирээд хавар 5 сар хүртэл одоо би хөөцөлдөд
Сүүлдээ намайг ерөөсө заавал хөдөө гарах дээрээ чигтээ гэсэн. Тэгээ энэ шийдвэрийг би биелүүлэх нөхцөлгүй. Би 40 настай хөдөө гарахад бол эхнэр хүүхдийн дижээ чадж байсан. Би тэгэхэд 62 хүрсэн байл. Одоо хөдөө гараад эхнэр хүүхдийн шинэ газар аваачаа сургууль соёл танихгүй газар би тэнд өдөө орон гэрч байхгүй. Энэ бүгд амьдрал зохион байгуулнаг бол би чадахгүй зүрх хөлөндөө мохсон байсан. Хотын захиргааны нарийн бичгийн дарга алгаа гэж хүн байж билээ. Би тэр олон удаа хэрэлдсэн. Тэгээд нэг удаа би гэрээсэн аргамт сур барьж алгаагийн хонтоор дороод за баруун Алтай нутаг руу намайг явуулвал би ганцаараа явъя. Хэрвээ өөр газар л яв гэдэм бол би энэ сураараа Сүхбаатарын гүшээнээс дүүжилж одоо боож өглөө. Тэгсэн чи мань хүн зуулгаж байгаа дор нуцаа аваад Батмонг Содном хоёртой энэ нарийн бичгийн даргаар холбоо барьсан. Тэгсэн чинь Батмонг гэлээ 7 хоногийн дотор Алтайд явуул гэж хэл өгсөн гэсэн. Тэгээд би сураа авах гэж өрөөд буцаж үлээ. Ерөөсөө надаас болоод одоо энэ хэдэн хүүхэд та нарт одоо фас ордгүй явах нь хичнээн ингэж явах юм билээ. Одоо Улаанбаатарын захтаар цовдоо толгой эргүүлээд явж исэн та нарт амжилт хэрэгтэй. Хэдэн хүүхэд отод яаж игээд сургуулаар явж болно. Тийм учраас ерөөсөө би салъя. Би баруун Алтайд явъя ганцаараа. Ингээд одоо би тэр ярилцаад урд нь одоо хөөцөлцөр байгаад шүүхээр ороод шүүхийн тогтоол гаргуулад 4 хүүхдийн эхнэртээ өгөөд Дэвид одоо нэг зураг авахгүйсэн. Тэр зургийг хараад миний нулимс гардыг юм а. Би бус цагтуул би нулимс гаргаагүй. Тэгээд би үгээг ууданд хийж өрөөд говьлтаад